さんこんにちは。今日は4月15日水曜日です。それでは一緒に、みんなの日本語、教科書の第42課を勉強しましょう。準備はよろしいですか？今日は、動詞の詞駅形、そして、詞駅形の文型を勉強します。За өнөөдөр бүгдээрээ үйл үгийн шээкийн хэлбэр буюу бусдаар үйлдвэрлэх хэвийг үзнэ. За бусдаар үйлдвэрлэх хэвдэр шилжсэн үйл үгийг уулах, үүлэх гэж орчуулж болдог тийм. За ингээд үйл үг шинээр янз бүрийн хэлбэрлүү шилжихэд одоо үйл үгийн 3 бүлэг дор бүрнээ өөр өөрөөр шилждэг гэдгийг та бүхэн маань мэддэг байгаа. За ингээд шээкийн кацуё буюу бусдаар үйлдвэрлэх хэвдэр үйл үг маань бүлэг тус бүрээрээ хэрхэн шилжиж байгааг харцгаая. За нэгдүгээр группийн үйл үгийн онцлог бол зөвхөн үү үсгээр төгсдөг байгаа. Толь бичгийн хэлбэрийн хувьд тийм ээ. За тэгээд шээкийн хэлбэрлүү шилжихдээ хамгийн сүүлийн орсон одоо үү үсэг маань үү үсгийн нэгнээ маань А-гийнхаа эгнээр шилжээд хойноос нь сэрү гэдэг залхуур авснаар шээкийн хэлбэр үүснэ. За хамтдаа жишээ үгнүүдийг харцгаая. Ау, каку, ханасу. За эдгээр бол толь бичгийн хэлбэр дээр байгаа нэгдүгээр группийн үйл үг байна. Шээкийн хэлбэрлүү шилжихдээ ау, авасеру, каку, какасеру, ханасу, ханасеру, ханасасеру болох нэ. За тэгвэл бүгдээрээ утгыг ойлгоё тийм ээ. Авасеру уулзуулах, какасеру бичүүлэх, ханасасеру яриулах, уулах, үүлэх гэдэг дагавар дээр шилжинэ. За хоёрдугаар группийн үйл үг хэрхэн шилжих вэ гэвэл хамгийн сүүлд орсон рүү үсгээ гээгээд тэрний оронд сасеру гэдэг залгуур залгаснаар шээкийн хэлбэр үүснэ. За жишээлх юм бол таберу, табесасеру, миру, мисасеру, нэрү, нисасеру болно. За шээкийн дээр шилжсэн үгнүүдээ орчуулж үзье. Табесасеру идүүлэх, мисасеру үзүүлэх, нисасеру унтуулах болжээ. За 3 дугаар групп хэрхэн шилжих вэ гэвэл 3 дугаар группийн онцлог нь сүрү, күрү гэсэн хоёр үйл үгтэй байдаг тийм. Сүрү, күрү. За сүрү гэдэг үйл үг шээкийн хэлбэрлүү шилжихдээ сасеру, сасеру болох нь. За энд хэрвээ жишээ авъя гэвэл бенкио сүрү гэдэг үг нь бенкио сасеру болох жишээ нэ. За күрү буюу ирэх гэсэн утгатай үйл үг байгаа. Кусасеру эрүүлэх, кусасеру энэ бол арай өөр болж байгаа гэдгийг анзаараарай. За ингээд бүгдээрээ нэг ажилт хийгээд үзээрэй хүүхдүүдээ. За шээкийн хэлбэрийн багныг бүгдээрээ харцгаая. Бүх үйл үгнүүд бүгд адилхан рүү үсгүүдээр төгссөн байна тийм ээ. Бүлэг харгалзахгүй бүгд рүү үсгээр төгссөн байна. Тэгээд рүүгийн өмнөх үсэг бол дандаа с үсэг байгаа учраас аваа сонсогдож байгаа учраас энэ бол 2 дугаар группийн үйл үгтэй адилхан болчихжээ гэж ойлгож байна. Тэгээд энэний араас одоо мас хэлбэр тий одоо өөр хэлбэрүүд авахдаа шууд энэ рүүг гээгээд мас хэлбэрээ авч болно. Өөрөөр хэлэх юм бол авасеру, авасемас, какасеру, какасемас, ханасасеру, ханасасемас, табесасеру, табесасемас, мисасеру, мисасемас, нисасеру, нисасемас гэх мэтчлэн бүгд рүүгээ гээгээд мас авч явна гэсэн. За ингээд шээкийн хэлбэртэй холбоотой ямар хэл зүйн дүрм гарахыг харцгаая. Бункэйчи. За нэгдүгээр хэл зүйн дүрм. За мэдээж шээкийн хэлбэр буюу бусдаар үйлдвэрлэх хэлбэр гэдэг нэрнээсээ тодорхой байна. Биднэрт үүлийн 2 эзэн бий хэрэг болно те. Тийм учраас нэгдүгээр эзэн бий нь хоёрдугаар эзэн биеийг ямар нэг юмыг тэгүүлэх, ингүүлэх гэдэг одоо энэ шээкийн хэлбэр дээр шилжиж. За энэ хаалтанд байгаа 3 ханзыг уншия. Юу гэж байна? Жидоши. Жидоши буюу
тусах үйл үг гэсэн үг байна. За ихэвчлэн эс тусах үйл үг давамгайлж орох юм бол өгүүл хэлцүүн дүрмийн бүтэц нэг иймэрхүү хэлбэртэй харагдах нэ гэсэн. За энэ ямар утгатай болоо гэдгийг харцгаая. За энэхүү хэлцүүн дүрмийн хэлбэрийг тухайн хүнийг хүсээгүй байхад хүчээр ямар нэгэн зүйл хийлгэх, албадан хийлгэх гэсэн үг байна. Мөн аливаа зүйлийг, аливаа үйлийг нь хүлээн зөвшөөрөх. За ийм хоёр үед шиеки буюу бусдаар үйлдвэрлэхийг хэрэглэх нэ. Өөрөөр хэлэх юм бол хураангуулаад хэлэх юм бол нэгдүгээрт хүнээр дургүй байгаа зүйлийг нь хийлгэх. Хоёрдугаарт тэр хүнд тухайн зүйлийг хийхэд нь зөвшөөрөл олгох гэсэн ийм хоёр үед болвол шиеки хэлбэрийг хэрэглэх нь. За жишээгээр хамтдаа харцгаая. За хувилбар буюу албан зааварчлах гэж бичсэн байна. Гэхдээ энэ бол түрүүний хэлсэнчлэн ямарваа нэг хүнийг дургүй байхад нь хүчээр аливаа нэг зүйл хийлгэх гэж тэр санаа бол гарч ирнэ. За үйлбэрийг хамтдаа уншъя. Хахаа ва имото о каймоно ни икасемас. Хахаа ва имото о каймоно ни икасемас. Ээж дүүг юм авахар явуулдаг. Ээж дүүг юм авахар явуулдаг, дэлгүүрт явуулдаг гэсэн үг. За дараагийнх нь тереби но чоушига окашин дэсу га энэ харилцаа байна. Вакаримашита. Има сугу мисе но хито о икасемас. Телевиз нэгэн сонирн байгаад байна. Тийм ойлголоо. За одоо шууд энтхийн хүнийг явуулъя. За энэ засварын газар ах тий. Энэ мисэ гэдэг үгээ бүгдээрээ телевиз засварын газар ч юм уу тэгж ойлгож болно. Энтхийн хүнийг явуулъя гэж харж болно. За 3. Боку ва отото о накасемашита. Боку ва отото о накасемашита. Би дүүгээ уйлуулсан. За ер нь ойлгох дуртай хүн байхгүй тий. Тэрийг уйлуулсан байна тий. За ингээд нэгдүгээр эзэн би буюу хахаа. За энэ теребиас орж энэ тереби дээр бол энд явуулж байгаа энэ дэлгүүрийн эзэн тий. Тэгээ дээрээс нь боку. Энэ гурав болвол энэ хоёрдугаар эзэн би буюу имото, мисено хито, отото гэсэн энэ гурван хүнээр ямарваа нэг үйлийг хүчилж юм уу эсвэл шаардаж хийлгсэн байжээ. За тэгвэл хоёрдугаар утга нь зөвшөөрөл олгоч. Мэ уэ но хито ва мэ шита но хитони кёка о атаеру. Буюу насаар юм уу албан тушаалаар ахмаг хүн за өөрийнхөө доод албан тушаалын юм уу эсвэл насаар бага тий өөрийнхөө хүүхдэд ч юм уу аливаа зүйлийг хийхэд нь зөвшөөрөл олгож байгаа гэсэн хэлбэр. За Бучоо ва мускосан о рёкони икасемашита. Хэлцийн дарга хүүгээ аяллаар явуулсан. Бучоо ва мускосан о рёкони икасемашита. Ни Тенки га iiので子供を外で遊ばせます。天気がいいので子供を外で遊ばせます。За тэгэхээр энэお母さんбайж магадгүй те.はい、今日は天気がいいのでどうぞ外で遊んでくださいと許可を与えました. Өөрөөр хэлбэл өнөөдөр сайхан цагаа гартаа учраас хүүхдээ гадаа тоглох зөвшөөрлийг олгоё гэсэн санаа гарч ирнэ. はい、3. 娘を日本へ留学させます。娘を日本へ留学させます. За энд нэгдүгээр эзэн байвал харагдахгүй байна. Гэхдээ энэ нь бол ваташи ч байж болно. За одоо хин ч гэдэг юм те. Укасан ч гэдэг юм уу. Энэ охиноос арай зөвшөөрөл олгож байгаа хүн нах нь шүү дээ. Тэрийн шууд хураангуулсан байна. Тэгээд охиноо Японд сургана. Охиноо Японд сургана. За гадаад сурч болно, Японд сурч болно гэж зөвшөөрлөө олгосон гэсэн үг байна. За цэгээ бункэний. За энэ бол хэлцүүн дүрмийн хувьд бол ямарваа нэг ялгаа байхгүй. Нэгдүгээр эзэн бий, хоёрдугаар эзэн бийд ямарваа нэг зүйлийг наника тий ямарваа нэг зүйлийг шиеки хэлбэр дээр хийлгэх нь. Үйл үгийг бусдаар үйлдвэрлэх хэлбэр дээр хийлгэх. Гагцгүй. За энийг харъя. Энэ хэлбэр нь өмнөхтэй адил тухайн
хүлээгүй байхад хүчээр ямар нэгэн зүйл хийлгэх, мөн түүнийг аливаа үйлийг хийхэд нь зөвшөөрөх үед хэрэгжилж байгаа. Харин ялгаатай тал нь бол өгүүлбэрийн төгсгөлд тэр шиеки дээр хувирж байгаа үйл үг нь тусах үйл үг буюу тадууши орох нь. Энүүгээрээ л ялгаатай. Тэрнээс утгын хувьд, өгүүлбэрийн бүтцийн хувьд бол адилхан ингэж ойлгож болно. За мэдээж хоёр төрлөөр ашиглагддаг учраас алдан зааварчилж байна. Ваташи ва бас де кодомо о татасемашита. Ваташи ва бас де кодомо о татасемашита. Би автобусанд хүүхдээ зогсоосон. Сенсей ва гакусей ни CDを聞かせました。先生は学生に CD を聞かせました。За багш оюутандаа CD сонсгосон. 3. ナランさんは娘を塾に通わせています。ナランさんは娘を塾に通わせています. За нарангүй охиноо дамжаанд явуулдаг. За энэ дээр нэгдүгээр эзэн биед ваташи, сенсей, нарансан. За энэ гурав хоёрдугаар эзэн бие болох кодомо, гакусей, мусуме. За энэ хоёрдугаар эзэн биеүүдэд тухайн зүйлийг хийхийг шаардаад тэгээд тийм зүйлийг хийсэн байна те. Жишээлх юм бол автобусны дотор зогсоо явчихаа гэж хэлсэн байна. CD сонсё гэж сонсуулсан байна. Дамжаанд яваа гэд явуулсан байна. За тэгвэл хоёрдугаар утга нь мэдээж зөвшөөрөл олох хэлбэрээр явагдаж болно. Ваташи ва мусуме ни пиано о наравасемашита. Ваташи ва мусуме ни пиано о наравасемашита. Би охиндоо төгөлдөр сургасан. Би охиндоо төгөлдөр сургасан. За төгөлдөр сурах зөвшөөрлийг нь охиндоо олгосон гэсэн. 2. 私は妹に欲しいものを買わせます。私は妹に欲しいものを買わせます. Би дүүгээрээ хүссэн зүйлийг нь авахулдаг. Би дүүгээрээ хүссэн зүйлийг нь авахулдаг. Хүссэн зүйлээ авч болно гэсэн зөвшөөрлийг өгдөг гэсэн санаа цаана гарна. 将来子供に好きな仕事をさせます. 将来子供に好きな仕事をさせます. Ирээдүйд хүүхдээрээ дуртай ажлыг нь хийлгэнэ. Ирээдүйд хүүхдээрээ дуртай ажлыг нь хийлгүүлнэ гэсэн санаатай. За энд бол үйл өгүүдийг харахад татасеру буюу татсу, кикасеру буюу кику, каёвасеру буюу каёу, наравасеру буюу нарау, кавасеру буюу кау, сасеру буюу сүрү. Эдгээр үйл үг нь бол бүгдээрээ тадууши буюу тусах үйл үг юм аа. За энүүгээрээ л ялгаатай тий. Хай за цүги ва бункэ-сан. За ингээ 3 дугаар хэлцэн дурмыг харъя. За ямарваа нэг өгүүлбэр үргэлжилж байна урталтаа. Гагцгүй төгсгөлд орох үйл үг нь шиеки хэлбэр дээр хувирсан мөртлөө давхар тэ хэлбэрт хувирна. Тэгээд итадакемасенка өөрөөр хэлэх юм бол тэ итадакемасенка гэдэг хэлбэр. За энийг бол манай хүмүүс мэддэг штэ тий. Илдгээр зөвшөөрөл авах эсвэл гуйх хэлбэр хань. Тэгэж өгөхгүй юу? Ингэж өгөхгүй юу? Харин шиеки үйл үг нь шиеки хэлбэр дээр хувирсан учраас арай онцлогтой нь юу вэ гэхээр энэ хэлбэр өөрийн үйл хөдлөлийг бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хамгийн гол нь тий. Бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд илдгээр гуйж байгаа гэсэн санааг илдэг. Намайг тийм хийлгэж өгөөч гэсэн санаа гарна гэж ойлгоорой. За тэгвэл жишээгээр харахаар ойлгомжтой болно. この仕事を私にやらせていただけませんか? この仕事を私にやらせていただけませんか? Энэ ажлыг надаар хийлгэхгүй юу? Энэ ажлыг надаар хийлгэж өгөөч. За зөвшөөрөл авах гэдэг нь те би хийя гэсэн утга. За 2 дугаар өгүүлбэр. 空港へ両親を迎えに行きたいので帰
帰らせていただけませんか？空港へ両親を迎えに行きたいので帰らせていただけませんか? Онгоцны буудал руу ээж авыгаа тосгоор явмаар байгаа учраас хариулж өгөөч. Хармаар байна. Тэ гэсэн санаа. Гэхдээ эн чинь зөвшөөрөл авч байгаа юм чинь тэгж өгөөч, хариулж өгөөч гэж. 3. このリポートを読みたいんですが、コピーさせていただけませんか？このリポートを読みたいんですが、コピーさせていただけませんか? За энэ тайланг уншмаар байгаа юм л да. Хувилж болох уу? Хувилж авч болох уу гэсэн санаа. Гэхдээ хувилж авч байгаа хүн би өөр учраас копи сасэр надаар энийг хувилуулад авахуулаад өчөж болох уу гэсэн санаа тийм ээ. За энгийнээр тэ итадакимасенка бол копи штэ итадакимасенка гэхээр өөр хүнээр хийх болчиход байгаа. Энэ өөрөө хүлээж өөрийнхөө үйлдэлийг хүлээн зөвшөөрүүлж байгаа болохоор копи сасэте итадакимасенка болжээ. За өнөөдрийн хичээлийг бол ерөнхийдөө өдөр 12 цагаас бүгдээрээ Zoom-ээр ярилцаад ойлголцчихсон. Гэхдээ Zoom хичээл дээр нөө рекординг хийснийгаа үеийн групп дээрээ тавих гэхээр багтаамж ихтэй болохгүй байна. Тийм учраас багш нь дахиад бичээд явуулж байгаа юм шүү. はい、それでは宿題ですね。はい、まずは練習 B 全部やってください。もちろん翻訳もします。そして問題は、本にやってもいいです。本の上に書いてもいいです。そしてテキストの翻訳。はい、今回のテキストは子供に習わせたいことというテーマです。次は会話を翻訳してください。会話を翻訳する際に、まずノートにメモしてその後はノートに翻訳してください。本に書いてはダメです。締め切りは、4月20日までクラスルームで送ってください。Facebook メッセンジャーでダメです。4月20日までクラスルームで送ってください。はい、それでは皆さんご清聴ありがとうございます。また会いましょう。バイバイ。